За сайн байна уу? Энэ сайхан өдөр мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор чи өөрийнхөө YouTube сувгаараа яавал зарлагын орлого болох уу? Яавал нэмэлт орлоготой болох уу? Яавал дэлхийн бизнес хийх боломжтой вэ? За энэ талаар цаан зөвлөгөө өгье. За юуны түрүүнд одоо миний YouTube сувгийг үздэг, дагдаг, дэмждэг одоо нийт дэлхийн өнцөг болгондоо одоо нийт монголчуудтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа одоо хэрэгтэй мэдээллүүдийг байнга оруулжээ гэж амлая. За өнөөдрийн сэдвийн маань болохоор чинь зарлага яавал орлого болох уу, яавал нэмэлт орлоготой болох вэ гэсэн учраас хүн болгон үзэл зүгээр за тэр тусмаа одоо ээж нар маань, эмэгтэйчүүд маань за ухаалаг одоо хэрэглээ одоо хэрэглэе гэсэн юм одоо ээж нарт маань заавал үзээсэй гэж хүсэж байна. За ухаалаг хэрэглээ мэдээж хэрэг ээж болгон те яавал чанартай бүтээгдэхүүн хүүхдүүдэд хэрэглүүлэх үү, гэр бүлдээ хэрэглүүлэх үү гэж боддог. За ухаалаг хэрэглээ гэдэг маань өөрөө болохоор чинь чанартай бүтээгдэхүүнээс гадна мэдээж хэрэг чанартай бүтээгдэхүүн байх ёстой. За хоёрт нь болохоор юу гэхээр хүний биед ямар ч том муу нөлөө байхгүй байх ёстой. За байгаль орчинд ямар ч том муу нөлөө байхгүй байх ёстой. За гуравт нь болохоор юу гэх юм бол эдийн засагт маш их хэмнэлттэй байх ёстой байна. За энийг бол ерөнхийдөө болохгүй ухаалаг хэрэглээ гэж хэлдэг байна. За хүн ээжээсээ төрөөд өхөн үхтлээ. За нэгсэндээ бол нэг наснаас ахуулаад бараг хүн хөтлөө одоо зарлага гаргадаг байна те байнгын одоо юм хэрэгжилж яадаг. За зарлагаа орлого болохгүй бол ерөнхийдөө бол энэ 21-р зуунд цалингаас цалингийн хооронд явнаа. За тэгээ цалингаас цалингийн хооронд яваад тэгэхээр яг хэрэг хүний амьдрал болон л одоо те хэцүүднэ гэсэн үг шүү дээ те. Цалин ингээл багс нэг өсөхгүй мөртлөө бүтээгдэхүүний үнэ өсөд идэг. Тэгэхээр бүтээгдэхүүний хэрэглээнийх нь одоо энэ юу одоо хэрэглээний тоон мөртлөө өсөд байгаа шүү дээ те. Тэгэхээр ингээд цалин бага байдаг. Тэгэхээр маш одоо дэлхийд хэцүү амьдарч байгаа хүмүүс маш их байгаа тий. Тэгэхээр бид нар яг ухаалаг хэрэглээ гэдэг юм их маш сайн сурах хэрэгтэй байна. За ингээд өглөө босоод бид нар юу гэдэг вэ гэхээр мэдээж хэрэг асуудаг тий. За өсөө агаар зөвшөөрлөгчийг бид нар агаар нугаа тий. Өглөөнөөс ахуулаад бүхэл өдөр оройхгүй 24 цагийн турш гэр бүлээр амьсгалж чинь айл болгонд баг агаар зөвшөөрлөгч байгаа тий. За тэгээд өглөө босоод гэр бүлээрээ шүдэ угаана тий. Сойз, ам зайлагч, за бие угаана, бие тослоно, за үсээ угаана, за амжруулагчаа хэрэглэн нүрээ угаана. За тэгээд нүрээ угаасны дараа тос төрхөн зэргийн эмэгтэй хүн бол мейкап ин тий. Нахны тос төрхөн. За өглөөдөө босоод уух цай тий, кофе, янз бүрийн одоо бичэн, янз бүрийн нэмэлт одоо тий бүтээгдэхүүнүүд. За тэгээд нөө нэмэлтээр уудаг одоо витамин, амин, минерал тий, ашигтай бактери одоо хүн уух хэвээр өөр ачигдчих юм тий. Иймэрхүү нэмэлт хоолнууд. За тэгээд өдөрт гэр орноо цэвэрлэх, нойлоо цэвэрлэх тий. Одоо жимсээ угааж идэх, гэрээ цэвэрлэх, за аяг тавгаа угаах, за хувцас угаах гэх зэргийн одоо энэ байнгын хэрэглээний бүтээгдэхүүнүүд маань дандаа зарлага болдог байна шүү дээ. За тэгээ орой яг хоолоо хийн, мэдээж хэрэг хөнгөн савндаа хоолоо хийн тий. За дээрэс нь одоо аягаа хийж угаана, бас орой орж ирээд усан доор мейкап арилгана гэх зэргийн одоо ингээд өглөө босоод орой унттлаа хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнүүд маань юу гэх юм бол нэгсэндээ хэрэглээ гэсэн. За хэрэглээ гэдэг нь өөрөө юу гэхээр би тэрийг хэрэглэхийн тулд мартаас юм уу эсвэл ямар нэгэн одоо газраас очиж мөнгөөрөө авдаг байна. За ингээд тэрийг юу хийх зарлага гэнтэй. За зарлагаа буцаад орлого болохгүй бол одоо миний карманаас гарсан, миний төрөвчнөөс гарсан мөнгө бол тэр чигээр алга болох нь шүү дээ тий. Тэгэхээр нийт цалингийнхаа хэдэн хувийг нь цааш нь хийж чадчихээн. Одоо нийт цалингийнхаа хэдэн хувийг нь одоо миний энэ зарлагт гараа явж байгаа гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Ерөнхийдөө бол миний бодлоор баг талаас дэш хувь нь зарлага болоо гараа явдаг гэж ойлгож байна. За тэгэхээр яг 21-р зуунд бид нэр ухаалаг хэрэглээ хэрэглэхгүй бол ерөнхийдөө бол хэцүү гинэ. За амийн маань болохоор чинь ийм Ame Choice гэдэг одоо сонголт гэсэн юм одоо каталог байна. За энэ каталог дээр болохоор чинь одоо ингээд 2000 төрлийн одоо бүтээгдэхүүн байгаа. За өглөө бид босоод орой унтлаа хэрэглэдэг одоо энэ бүтээгдэхүүнүүд бүгдээрээ энэ одоо байж гэнэ гэсэн чанарын баталгаа хангасан. Дээрээс нь одоо хүний бие байгаль орчиндээ ямар ч нөлөөг өгсөн одоо олон улсын бүх патентийг авсан ийм одоо чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүд маань байна. За тэгээд амын маань юу гэдэг вэ гэхээр одоо энэ ус зөвшөөрлөгчтэй дэлхийд одоо номерт 1 ордог минералтай одоо эрдэстэй энэ зөвлөгөн аршин. За тэгээд дэлхийд одоо номерт 1 ордог одоо агаар зөвшөөрлөгчтэй одоо тамхины утаа, вирус, бактери те янз бүрийн хөвц, мөөгөнцөр эдгээр бүгднийг одоо шүүдэг ийм одоо агаар зөвшөөрлөгч байна. За ингээд тоогоонууд байна те ямар ч тос уух ус хийхгүйгээр ерөнхийдөө бол хоолоо хийж болдог одоо ийм ган тоогоонууд байна. За тэгээд ерөнхийдөө дэлхийн ард түмний О гэж ярьдаг. За глистер О одоо сойз ам зайлагч те. За ам зайлагч маань бас төрүүлсэн байдаг. За хоомын бүтээгдэхүүнүүд нэгсэндээ одоо бог те аяг тав угаач, олон идэлт угаач, 0 угаач гэх зэрэгүүд нь бүгдээрээ ихээр 5 дахин төрүүлсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол мөнгөнд маш их хэмнэлттэй. За хамгийн гол юм нь юу гэхээр хүний биед ямар ч одоо мөнгө нөлөө авахгүй дээрээс нь байгаль орчинд ямар ч мөнгө нөлөө өгдөг. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ
түрүү хэлсэн одоо ер нь өглөө босоод нутагтаа хэрэглэдэг бүх бүтээгдэхүүн байдаг гэх. За ингээд нэг настай хүүхдээс ахуулаад одоо ээжээс төрөөд удаагүй байгаа хүүхдээс ахуулаад бүх одоо хүн хэрэглэх боломжтой. За ингээд ерөнхийдөө хүүхдүүд хэрэглэх боломжтой памперс, хүүхдийн сүү те одоо нойтон сэлбэгдэг одоо хүн болгон хэрэглэх ёстой нойлын цааснаас ахуулаад эмэгтэйчүүдийн одоо нэмэлт хэрэглээний бүтээгдэхүүнүүд те. За ингээд нохооны хоол хүртлээд нохооны шампунь хүртлээд те. За тэгээд витамин, аминдын бүх бүтээгдэхүүн байна. За ингээд 2000 гаруй төрлийн бүтээгдэхүүн. За тэгээд яавал одоо зарлагын орлого болохгүй гэх юм бол одоо амийн бүтээгдэхүүн байна бүгдээрээ өөрийн гэсэн одоо поинттай байдаг. Жишээлбэл би нэг ширхэг одоо авъя те. Нэг ширхэг одоо би 6000 оноор хэрэг авъя гэж бодъё л да те. Тэгэх юм бол яах вэ гэх юм бол онд нь одоо поинт дагалддаг ба. За тэр поинтоо би сарын 1-ээс 31-ний хооронд цуглуулад 3-аас одоо 35% одоо бонус авах боломжтой байдаг те. За тэгээд тэр бонус маань юу гэх юм бол ерөнхийдөө дараа сарынхаа 14-нд нь одоо дансаараа бэлэн мөнгө авдаг ба. Хэрвээ би ганцаараа ингээд гоё чанартай бүтээгдэхүүн хэрэглээд зарлагаа орлого болгоод те. За ингээд хэрэглэх гэж юу гэхээр би ерөнхийдөө бол үнэхээр одоо ухаалаг хэрэглэгч болох нэ. За би ингээд бүтээгдэхүүнийг хэрэглээд үнэхээр таалагдаад те. Ийм гоё одоо зарлагаа орлого болгох боломж байдсан байна. Нэмэлт орлоготой болох боломж байдсан байна гэдгийг хэн нэгэн хүнд те найзтай ч юм уу, эсвэл одоо ээжтэй, эсвэл одоо ах дүү нэртэй ч юм уу те таньдаг хүмүүстэй ч юм уу одоо сошиал ертөнцөөрөө хэн нэгэн одоо мэдгүй байгаа хүн тэрийг одоо ойлгуулаад эсвэл одоо тэрийг одоо мэдээллийг одоо түгээж чадсанараа одоо цуг одоо тий амын одоо шопинг хийснээр яг гэх юм бол одоо багийн оноо гэж бодож өгдөгөрөө одоо нэмэлт орлоготой болох боломжтой болдгоо. За тэгээд цаашлаад ингээд бизнесмен одоо бизнесийг хийх одоо эхлэн тавьддаг байна шүү дээ тий. За амын бизнесийг ингээд буруугаар ойлгодог хүмүүс бас байдаг гэж магадгүй. Яагаад гэхээр нөгөө сүлжээ гэдэг нөгөө зөвхөн буруу ойлголтоор угаасаа бүтээгдэхүүн аваад зарна гэж ойлгодог хүмүүсд бас байж магадгүй. Ердөөсөө тийм бол биш. Төрүүлээд өөрөө ухаалаг хэрэглээг хэрэглэх хэрэгтэй тийм. Ухаалаг хэрэглэмийн төрөө юу гэжсэн? Эдгээр чанартай бүтээгдэхүүн хоёрдугаар ч хүний бие болон тайлбарчид ямар ч мөөнөлөөгүй байх хэрэгтэй. Гуравт нь эдийн засагт маш их хэмжээтэй байх хэрэгтэй тийм. За энэ бүтээгдэхүүнүүд байна бүгдээрээ яг энэ гурван одоо боломжийг одоо хангаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд өөрөө ганцаархнаа гоё одоо тийм орлоготой болоод гоё бүтээгдэхүүн хэрэглэх биш. Хав өөрийнхөө хайртай хүмүүстэй ийм бүтээгдэхүүн байдаг шүү. Ийм одоо чи бас зарлагын орлого болгооч. За чи хүүхдээ харангаа эсвэл ч сурангаа за нэмэлт одоо тий ажиллаа хийнгээ нэмэлт орлогоор за 500 сая вон за эсвэл цаашлаад одоо саяас 2 сая 3-аас 5 сая гэдэг ч юм тий ийм одоо нэмэлт орлоготой болох боломжтой одоо хүмүүс байх юм бол одоо тэр хүмүүстэй энэ бүтээгдэхүүнийг одоо санал болгох нь шүү дээ тий. За санал болгосноор тэр хүнд мэн хүртэл үнэхээр чанартай бүтээгдэхүүн хэрэглээд үнэхээр бас ингээ тий зарлагын орлого болгоод одоо ингээ нэмэлт орлоготой болох боломжтой. Харин тэрийг санал болгосон танд болохоор яг ихээр багийн одоо тий оноо гэдэг үднэс амиас бас мөн ялгаагүй одоо юм бонус өгөх байна шүү дээ. За тэгэхээр юу вэ гэхээр хин хин нь ерөнхийдөө мими энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үзсэн хүнч ялгаагүй за тэр үзээд тэр одоо хүнд одоо хийсэн баа шүү дээ. Тэр хүнч ялгаагүй аль тал нь ерөнхийдөө ашигтай байдаг бах нэ. За тэгээд амийн нэг гоё юм юу гэхээр энэ дагаа бүтээгдэхүүнүүдээ бүгднийг хэрэглэж үзээд таарч тохирохгүй байх юм бол бүл бүтэн 3 сарын дотор тий 90 хоногийн дотор 50%-аас дээш үлдсэн тохиолдолд одоо буцаалт хийх боломжтой байдаг бах нэ. За тэрний үгс үг гэхээр одоо бүтээгдэхүүнтэй хуваалцсан маш дээд зэрэглэлийн одоо чанарын баталгаа өгсөн байна гэж одоо ойлгож байна. За ер нь бид нар ингээд ямар нэгэн маркеттэй орлого өгч чинь бүтээгдэхүүн аваад таарч тохирохгүй буцаалт хийх гэсэн ойлгож байдгүй тий. Тэгэхээр амын маань болохоор чинь тийм буцаалт хийх боломжтой. Тэр нь юу гэхээр маш одоо чанартай бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэдэг учраас одоо бардам ийм одоо чанарын баталгаа өгдөг бах нэ. За тэгээд ерөнхийдөө ингээд ухаалаг хэрэглээ хэрэгснээрээ одоо нэмэлт орлоготой болох за цаашлаад дэлхийн бизнес хийх боломжтой байх юм шүү. За би тэгээд нэг туршилт хийж үзүүлье. За тэгээд энэ туршилтыг үзээд үнэхээр амийн бүтээгдэхүүн байна. Хүний биед ямар ч мөөнөлөөгүй, байгаль орчин ямар ч мөөнөлөөгүй, дээрээс нь эдийн засаг үнэхээр хэмжээтэй байна гэдгийг мэдрэх байхаа гэж хүсэж байна. За тэгээд амийн бизнесийг хийхин тулд яах вэ гэх юм бол ямар ч хөрөнгө орохгүй, за ямар ч одоо цагт баригдахгүй, за тэгээд ямар ч эрсдэл авахгүй. За ямар ч хаанаас ч одоо хийх боломжтой ажлаа хийнгээ, хүүхдээ харангаа, за сурангаа, за
за хийх боломжтой. За тэгээд АМИ маань өөрийнхөө одоо системтэй 62 жилийн түүхтэй. За энэ системийг үн төлбөргүй тий сургалтанд хамрагдсанараа одоо өөрийгөө хүүний хөгжилд хөгжүүлээд за тэгээд ингээд бизнесээ одоо өргөжүүлээд цаашдаа хийх боломжтой байх нэ. За нэг яг одоо нэг үгээр хэлэхэд АМИ бизнесмен өөрөө ямар бизнес вэ гэх юм бол сургалтын бизнесэд байх нэ. Бид нэр одоо өдөр тутмын хэрэглэдэг бүтээгдэхүүнээ ямар бүтээгдэхүүн бэ? За энэ талаар нэгдүгээр сурна. За өөрөө хэрэглээд үнэхээр ийм байна гэсэн мэдрээд за тэгээд дээрэс нь одоо АМИ компани ямар компани бэ? Ямар одоо компани бэ? Энэний талаараас мэдчих хэвээр. За гурав нь орчин энэ АМИ маркетингтэй бонусаа яаж өгдөг? За АМИ одоо маркетинг гэж яг юу юм бэ? Энэний хадлаар одоо үнэлбэргүй сурснараа л өөрөөсөө бизнес чи эхэлдэг байгаа шүү. За тэгээ зөвлөгөө авах гэсэн хүмүүс айхан бол надтай холбогдоорой. За миний одоо Facebook хаяг болон Instagram хаяг энэ доор байгаа шүү. За тэгээ илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн усад айхан бол надраа холбогдоорой. Солонгос улсад болохоор чинь F2, F4, F5, F6 визтэй эсвэл иргэншилтэй хүмүүсийг үн төлбөргүй бүртгүүлнэ. Өөр визтэй хүн бол бүртгүүлэх боломжгүй. Тэгээд Монгол болон Америкт бас одоо бүртгүүлэх боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. За би ингээд тавхандаа АМИ хаяг тавгуугаач болон за тэгээд зүгээр гадуур зардаг юм одоо жоохон үнэтэй хаяг тавгуугаач л та. За энэ хоёрыг харьцуулаад харьцуулсан бичсэн бичлэг хийж үзүүлээ. За энэ болохоор чинь хоолны нөгөө бидний одоо 9 төс гэж хэлдэг шүү дээ. За энэ тас жоохон харьцуулж. За ингээд ерөөхдөө бол жоохон тас хөөхтэй хоол хийсэн гэж бодоод за энэ болохоор чинь гадуур зардаг за хаяг тавгуугаач. Энэ бас их хямдхан хаяг тавгуугаач бол биш. Энийг гэж бодоод за нөгөөх нь болохоор чинь АМИ одоо dish traps гэсэн одоо устдаа заавал хавьж хэрэглэдэг ийм одоо яадаг өгч байгаа маш одоо удаан хэрэглэн дээрээс айгуу сайн угаагддаг. За ингээ харъя. За АМИг болохоор чинь ингээ угаая. Шууд ингээд задрал явагдах ирж байгаа. Ингээ шууд нөгөө саяны нөгөө амар тосыг чинь шууд ингээ задлаа ичиж штэ. За нөгөө нэг хуруугаараа за би энтхийн. Ваа ингээ одоо зууралдаад 9 цэс шиг ингээ миний бүр гарт мэдээд байгаа байхгүй юу. За тэгээ би энийг одоо зайлж харуулъя те. Зайлж харуулаад бүр сайн мэддэг баг. За. Ингээл эндээс хүртэл ингэ мэдэгдэж байна шүү дээ. За яг ижлийн хэмжээний дуус авчирсан байна. За энд нь болохоор АМИ хаяг тавгуугч ингээд маш жоох усаар ингээд зайлгдчихж байгаа шүү дээ те. За маш жоох усаар шууд ингээд зайлгдчих. Энэ ус нь бүр ийм их үлдсэн байна. За энэ болохоор чинь тэнхлээ. Яг ижлийн хэмжээний одоо усаар ингээд зайлсан ч гэсэн тийм ингээд одоо хүртэл байж байгаа зү. Энэ болохоор ч зэв зөрөх. За ахаад нэг усан бараг дуустал нь хэрэгчээ тийм. За ингээд дуустал нь ингээд хэрэгэлсэн. Тэгсэн ч гэсэн ингээд зунгаарлалтаа ингээд үлдсэн мэт байна. За энэ юу гэсэн үг вэ гэх юм бол АМИ одоо хаяг тавгуугаач маань нэгдүгürt бол өтгөрүүлсэн гэдэг. Та дахин өтгөрүүлсэн гэдэг учраас эдийн засагт бол маш хэмжээтэй. За хоёрт нь болохоор чинь dish traps маань өөрөө болохоор чинь дотроо одоо органик одоо уран одоо орцсон найрлагатай байдаг. Алой орцсон байдаг. За тэгээд нөгөө coconut oil бас орсон байдаг. За coconut oil маань болохоор чинь ерөнхийдөө энэ аяа тавг угаахад тэр нөгөө өөх тосоо газтай тэрийг маш сайн задлж одоо угааж өгдөг. За тэгээд алой маань болохоор чинь бидний одоо арсыг одоо хувираш болохгүй тул дээрээс нь одоо ингэ чийгшүүлж өгдөг байх нэ. За ийм. За тэгээд ерөнхийдөө бол 11,000 оноор аяа тавг угаач авахд нэг айлын ерөнхийдөө нэг 6 сараас дээд 1 жилийн ята хэрэглээ болдог байгаа. Тэгэхээр мөнгө нь бол маш их хэмнэлттэй. Дээрээс нь одоо бидний эрүүл мэндэд байгаль орчин маш одоо хэмнэлттэй гэж хэлж болно. Ус маш их хэмнэн. Саяны ус бүр ингээд энэ тал нараа хэрэглээгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ус бол маш одоо тий дэлхийн дээрээ усаа хайр хийж ирж байгаа. За тэгэхэд энэ ингээд бүхэл бүтэн нэг аяа усаа бүгдийг хэрэгсэн гэсэн тий ингээд саралтуулаад ингээд бүрдүүл ажиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бид нэр энийг ухаалаг хэрэглэе гэж хэлмээрээ. Нэгдүгээр талаар хүний биед одоо ямар ч мөн нөлөө авахгүй, байгаль орчинд ямар ч мөн нөлөө авахгүй. Дээрээс нь одоо эдийн засгт маш их хэмнэлттэй чанарын баталгаатай юм бүтээгдэхүүн хэрэглээрэй гэж хүсэж байна. Баярлалаа.